За энэ видеогоор биоинформатикт өргөн хэрэглэгддэг дарааллын өгөгдлийн сангуудын талаар тэр дундаа гейм банкын талаар авч үзнэ. Тэгэд биоинформатик нь бол ер нь бол өгөгдлийн шинжлэх ухаан, тэр дундаа биологийн өгөгдлийн шинжлэх ухаан. Тэгвэл хамгийн үндсэн өгөгдлийн төрөл бол дарааллын өгөгдөл байж байгаа. Тэгээ биологийн ихэнх судалгаанууд биологийн молекулуудын дараалал дээр үндэслэж хийгддэг. За тэгвэл дарааллын өгөгдөл гэдэг нь бол ДНХ-гийн дараалал байж болно, РНХ эсвэл уургийн дарааллууд. Эдгээрийг стандарт хэлбэрээр хадгалаад хайхад зориулсан, татаж авах боломжтой, түгээх боломжтой гэсэн үг юм. За тэгэд задлан шинжлэх боломжтой болгодог ийм төрлийн өгөгдлийн сангууд байдаг. За тэгээ энэ төрлийн өгөгдөл нь болохоор геномик, протеомик, филогенетик, өвчний молекул суурь судалгаанд зайлшгүй хэрэглэгддэг юм сангууд байгаа гэсэн. Тэгээд энэ дээр бол ДНХ-гийн дарааллын 3 өгөгдлийн сангийн чигсаасан байна. Нэгдүгээр NCBI-ийн гейм банк гэдэг өгөгдлийн сан. За энэ нь бол дэлхийд даяар маш өргөн ашиглагддаг юм өгөгдлийн сан байж байгаа. За дараагийнх нь Европын молекул биологийн лаборатори гэдэг биоинформатикийн том судалгааны байгууллагын өгөгдлийн сан байж байгаа ДНХ-гийн. За дараа нь Японы ДНХ-гийн өгөгдлийн сан гэж нэрлэгддэг DDBG гэдэг ийм өгөгдлийн сан байж байгаа. Энэ гурав нь нийлээд International Nucleotide Sequence Database Collaboration гэдэг ийм байгууллагыг гэх юм уу, консорциумыг үүсгэж байгаа. За тэгээд сая бол ДНХ-гийн дарааллын талаар ярьсан. За тэгвэл уургийн дараалал дээр бас байна. За уургийн дарааллын өгөгдлийн санд бол NCBI-ийн протеин гэдэг датабейс байждаг өгөгдлийн сан. Энэ бол маш өргөн хэрэглэгддэг нэг өгөгдлийн сан. За мөн UniProt гэдэг өгөгдлийн сан байж байгаа. UniProt нь бол зөвхөн дараалал гэхгүй уургийн дараалал, тэгээд үүрэг гэдэг юм уу тий. Гэх мэтчлэн олон төрлийн мэдээллүүдийг агуулж идэг. UniProt дотроо бол SFIS-Prot гэж байдаг. Энэ болохоор судлаачид гараар баталгаажуулж тухайн мэдээллийг хадгалдаг. Энэ маш сайн шалгагддаг. За дараагийнх нь TRMBL буюу Tremble гэж байгаа. За энэ бол автоматар шалгаж өгөгдлийг хадгалж идэг ийм өгөгдлийн сан байж байгаа. Тэгэд энэ видеон дээр мөн ярилцах нэг хоёр түгээмэл хэрэглэгддэг файлын формат. Нэгдүгээрт FASTA формат, нөгөөх нь гейм банкын формат гэсэн ийм форматтай хоёр өгөгдөлтэй танилцсан. За үүний тулд эхлээд гейм банкын NCBI гейм банк өгөгдлийн сантай ажиллаж үзье. За Google дээр NCBI гэдэг хайт хийгээд тэгээд энэ линкээр нь ороод за энэ NCBI-ийн нүүр хуудас гараад ирж байгаа. За энд зүүн талд бол одоо тухайн NCBI-ийн энэ байгууллагын олон тооны өгөгдлийн сангуудыг энэ дээр харуулж байгаа. За бүх ресурсоос хайж болно. Эсвэл зөвхөн химийн молекулуудыг хайж болно. Эсвэл ДНХ юм уу, РНХ-гийн дараалал, тэдгээрийн чанаруудыг энэ дээрээс хайж болно ч гэдэг юм. Ингээд олон төрлийн байгаа. Энэ доор уургийн дараалал хайж болж байна. За гэх мэтчлэн. Тэгээ NCBI нь өөрөө бас олон төрлийн програмууд, өгөгдлийн сангуудыг одоо агуулж идэг. За дараа нь энд маш өргөн хэрэглэгддэг өгөгдлийн сангууд нь байж байна. PubMed гэдэг нь бол жишээлбэл биолог, анагаах ухаан, био анагаахтай холбоотой, биотехнологитой холбоотой юм салбарын хэвлэгдсэн бүтээлүүдийг хайхдаг. Тэр дундаа сэтгүүл, журнал, одоо пейперүүдийг хайхад ашиглагддаг. Энэ дээрээс олж болно гэсэн. За Bookshelf гэдэг нь бол номнууд энэ дээр байж байгаа. Бас PubMed-ийн төлөв гэдэг бол түгээмэл хэрэглэгддэг.
үнгүй уншиж болдог пейперуудыг энэ дээрээс хайж болдог. За энэ дээр дурдсан салбаруудын за Blast гэдэг ийм хэрэгсэл байгаа. Энэ програм нь бол дарааллаар түнтэй төстэй дарааллыг хайхад ашиглагддаг байх ч. За тэгээ нуклеотид гэх мэтчлээ эдгээр бол дараа тус бүрэн видеоор үзэн. За тэгээ NCBI дээрээс цааш нь энд суралцах, судалгаа хийхэд хэрэглэгдэх боломжтой мэдээллүүдийг энэ хоёр дээрээс авч болж байна. За энд бол дарааллыг сабмит хийх юм уу? Эсвэл даунлоад хийхэд яаж ашиглах вэ? Анализийн төлөвлүүд юу вэ? Гэх мэт эдгээр мэдээллүүдийг энэ нүүрэн дээрээс авч болно. За тэгээд бид нэр дарааллын тухай юм уу, генийн тухай хайхдаа энэ нийт өгөгдлийн сангаас хайж болно. Эсвэл тухайн нэг өгөгдлийн сангаас хайж болно. За одоо жишээлбэл бүгдээрээ өнөөдөр нэг генийн дарааллыг хайж үзье. Зүйл ген гэдэг юм мэдээллээр сая. За тэгээд BRAF гэдэг юм жишээг хайч. За энэ дээр бичээд search дарчиж. За ингээд энэ дээр ингээ олон төрлийн мэдээллүүд гараад ирж байгаа BRAF гэсэн төлхөр хөвгт. Тэгээд бид нэр хүний BRAF гэдэг юм Homo sapiens-ийн BRAF гэж ингэж хайж болно л доо. Бүр илүү одоо хайлтыг advanced search хийж болно. Advanced search дээр жишээлбэл BRAF гэдэг энэ болохоор бүх филд дээр нь байж болж байна. За тэгээд энэ дээр complete дарааллыг хайж болно бүх филд дээрээс нь. За энэ дээр организмын жишээлбэл Homo sapiens гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар search гэж дарчих юм бол илүү одоо нарийнсан хайлтуудыг, шүүлтүртэй хайлтуудыг гэж үзэж. Тэгээ энэ баруун талд бас мөн шүүлтүр байгаа гэдгийг, шүүлтүрийн баг нь байгаа гэдгийг энэ дээр анхаараарай. За тэгээд BRAF гэдэг энэ орган BRAF proto-oncogen гэдэг юм нэртэй онкоген серин тиреонын киназагийн ургаагч. За энэ мэдээлэл рүү ороод үзье. За энэ рүү орохоор ингээд тухайн генийн full report нь гарч ирж байгаа. Энэ NCBI дээрх. За энэ дээр review хийгдсэн ч гэдэг юм уу тий. Ийм мэдээлэлүүд байж байна. За энэ дээр товч summary энэ ген нь бол RAF family-гийн family-д харьяалагддаг серин тиреонын киназа гэдэг энэ уургийг кодлдог гэж байна. Тэгээд энэ нь болохоор эсийн энэ хувьд бол MAF kinase гэж маш өргөн ийм зам гэж байдаг. Энэ сигналын патвей. Энэ нь болохоор эсийн хуваагдал, ялгарал, ялгаран хөгжигч гэдэг юм тий. Эсийн дифференциат мөн эсийн ялгарал гэдэг гэх мэтчлийн юм чухал процессуудад оролцдог юм зам байж байгаа. Тэгвэл энэ замд гарсан мутац нь олон төрлийн өвчнүүдэд тэр тусмаа хор тавдруудын үүсгдэг гэдэг энэ дээр жишээлбэл энэ валин 6 V600 глутамин өвчлөлт болсон тохиолдолд канцер үүсгдэг гэж иймэрхүү мэдээллүүдийг энэ дээрээс харж болж байна. За тэгээд доошлуулад үзэхээр genomic context-ээр геномын хувьд хаана байгаа вэ гэдэг. За энэ ген нь бол энд за 7 дугаар хоромсоом дээр байдаг юм байна. 7 дугаар хоромсоомын 3 штрих төгсгөлөөс 5 штрих төгсгөл чиглэлд кодлогддог юм ген байна гэдэг энэ товч зурган дээрээс харагдчихээн. За тэгээд 7 дугаар хоромсоом энэ доор genomic region transcripts and products гэдэг юм хэсгээр геномын хэсгийг нь харуулна. За энэ болохоор 3 штрих төгсгөлөөс 5 штрих төгсгөлийг ийш нь чиглүүлээ харуулсан. Энэ бол геномын дарааллыг энд төрсөлж байгаа. Энийг илүү ингээд зум ин хийгээ харах юм бол нуклеотидууд нь харагдана гэсэн. Тэгээ энэ дээр генийг тухайн генийн хувилбарууд одоо альтернатив сплайсингийн хувилбарууд энэ дээр харагдаж байгаа гэсэн. Энэ ген дээр болохоор Mani project гэдэг нь болохоор энэ European Molecular Biology лаборатори болон NCBI хоорондоо аль генийн энэ генийн аль хувилбарыг референс болгож авах юм бэ гэдэг дээр одоо зөвшөлтсөж гэдэг юм уу сонгосон юм хувилбар нь хамгийн дээр энэ Mani project гэдэг дээр харагдаж байна. За энэ дээр болохоор
энэ NM гэдэг доогуур зураас гэдэг ийм код байж байгаа. Энэ зүүн талд нь байгаа код нь бол тухайн хувилбарын accession number гэдэг. Энэ нь болохоор тухайн генийн дараалал руу эсвэл тухайн генийн мэдээллийг цор ганц байгаа дугаар гэсэн үг юм. Хөгжлийн сангийн дугаар. Тэгээ энэ баруун талд нь болохоор энэ генээр эсвэл энэ генийн транскрипт энэ генийн хувилбараар кодлогддог уургийнх нь ID байж байгаа. Энэ дээр жишээлбэл NP доогуур зураас тэг 1 3 611 87 гэдэг ч юм уу. Ингээд ийм хувилбар байж байгаа гэсэн. За тэгээд энэ дээр нь дараад энэ дээр ингээд маус ойртуулахаар ингээд ийм шинэ цонх нээгдэнэ. Энэ цонхон дээрх мэдээллүүдээс цаашлаад бусад мэдээллийн хөгжлийн сан руу одоо хандлт хийж болдог. Жишээлбэл одоо FASTA гэдэг файлын форматыг энэ дээр ярилцъя. NP гэдэг энэ доогуур зураас тэг 3 ингээд энэ дугаар бол биднэрт тухайн уургаар кодлогддог, үгүй тухайн генээр кодлогддог уургийнх нь дарааллыг харуулж байгаа. За татаж авсан дарааллаа харъя. За FASTA файлын формат гэдгийг энэ дээр шууд ярилцчихъя. За энд гараад ирсэн байна. FASTA формат гэдэг нь болохоор маш энгийн дарааллуудыг хадгалах, түгээх гэдэг юм уу? Дамжуулахад маш өргөн хэрэглэгдэх файлын формат. Тэгэд энэ формат нь энэ эхийн тэмдгээр эхлээд энэ эхний мөрөндөө тухайн уураг эсвэл генийн дарааллын нэрүүд нь байж байгаа. Тэгээд accession дугаарч гэдэг юм уу? Референс дараалал муу юм уу биш юм уу? Хэдээс хэдийн хооронд дугаартай байгаа ингээх мэтчлийн мэдээлүүд байж. Тэгээ организмын мэдээлэл мөн энэ дээр байж байгаа. За isoform 4-ийг гинэ. За тэгээд энэ дээр болохоор 2 дугаар мөрнөөс эхлээд амин хүчлийн дараалал байдаг. Зөвхөн ийм энгийн формат бид нэр FASTA формат гэж нэрлэж байгаа. Тэгээ ихэнх програмууд филогенетикийн анализ хийдэг ч юм уу эсвэл дарааллыг харьцуулдаг энэ програмууд FASTA форматыг бол өргөн хэрэгэлдэг байгаа. За ерөнхийдөө энэ формат бол ийм ойлгомжтой. За тэгээд дараа нь энэ NCBI-ийн хуудсан дээр ахиа үргэлжлүүл ярихад энэ доор тухайн генээр кодлогдож байгаа бусад одоо альтернатив сплайсингийн хувилбарууд байж байгаа. За одоо энэ дээр энэ ген дээр энэ дээр хэсэг дээр болохоор олон төрлийн экзон интроны хэсэгтэй. Одоо энэ жоохон өргөн байгаа хэсэгт бол экзоны хэсэг байна гэсэн үг. Энд нэг экзон, энд нэг экзон, энд нэг экзон. Ингээ экзонууд нь энэ дээр энэ жоохон ингэ зураас шиг харагдаад байна. Энэ хэсэг нь бол одоо зарим дээр нь бол өргөн байж байгаа ч шүү дээ. Тэгээ энэ дунд нь байгаа энэ сумтай зураас нь бол өндлөн зураас нь бол энэ интроны хэсгийг харуулж байгаа. Тэгээ энэ бол маш урт үргэлжилсэн дараалал байгаа гэсэн илүү нарийсгаад харах юм бол. Тэгээ зарим сплайсингийн хувилбар дээр жишээлбэл одоо энэ нэг экзон 1 нь энд байсан бол экзон 2 нь энд. Жишээлбэл энэ хувилбар дээр экзон 2-ын мэдээлэл экзон 2 байхгүй байх ч. Тэгээд нүгээрээ ялгаатай хувилбарууд байж байгаа гэсэн үг. Тэгээд тус бүрд нь өөр ингэсэн одоо ID нуттай байж байгаа. За дараа нь NM одоо дараа нь энэ FASTA формат генийн дараалал дээр FASTA формат нь ер нь хэрхэн харагдчих нь бүгдээрээ бас нэг шалгаад үзье. Генийн дарааллын хувьд FASTA формат NM гэсэн ID-тэй файлыг нээж
За энэ генийн дараалал нь энэ дээр харагдчих. За FASTA форматын хувьд яг адилхан уургийн дарааллын FASTA форматтайгаар ихийн тэмдгээр эхлээд тэгээд нэр нь за гол нь ялгаа нь энэ дээр нуклеотидын дараалал 2 дугаар мөрнөөс эхлээд дуустлаа байж байгаа гэсэн. Маш урт үргэлжилж байгаа энэ дээрээс харж байгаа. Энэ уург нь өөрөө нэг 6-700 аймаг хүчлэг урттай уурга байж байгаа. За одоо тэгээ бүгд дээр илүү нарийсгаад харнаа цааш. За тэгээд энэ референс дарааллыг бүгдээрээ NM за энэ дээрээс цаашлаад шууд ген банкын мэдээлэл рүү шилжиж ген банкын NM гэдэг энэ ID-тай энэ линкэн дээр дарчих. Энэ линк бол шууд ген банкын формат руу бид нарыг шилжүүлэх хэрэгтэй. Энэ дээрээс харах юм бол энэ дээр харагдчихэв. Нуклеотид гэдэг өгөгдлийн санд генийн дараалал төрөний дэлгэрэнгүй мэдээлэл байждаг гэсэн. Тэгэд энэ болохоор формат нь ген банкын формат. Энэ дээр бид нар олон янзын форматуудыг энэ дээр бас харж болно. Энэ дээр сонгоод энэ дээр ген банк гэдэг дээр дарчий. За энэ эхлээд ийм яг ерөнхий нэр байж байгаа. За энэ бол тийм яг форматын хэсэг биш. Хамгийн гол формат бол энэ locus гэдэг үгээр эхлээд тэгээд энэ доор хамгийн доор 2-6-аар төгсөж байгаа. Энэ хооронд бол тухайн генийн мэдээллийг агуулж идэг ген банкын формат. За locus гэдэг үгний араас бол accession number буюу хамталтын дугаар байгаа. Тэгээд хэр олон base pair-ийн урттай за шугамн дараалал юм уу, мессенжер RNA-ийн дараалал гэх мэтчлэн мэдээллүүд нь байж байгаа. Дараа нь definition гэдэг тодорхойлтын хэсэг. Энэ дээр нь бол тухайн ген юуны ямар ген гэдэг. Жишээлбэл протоонкоген гэдэг бол энэ ген нь одоо эсийн нөгөө хуваагдал ялгаран хөгжил зэрэг энэ процессуудад оролцдог гэдгийг харуулж байгаа. За тэгээд онкоген бол одоо өөрчлөгдөхөөрөө энэ нь л юу гэхээр одоо хор тавтар болгодог ч юм уу нөгөө мутацаас үүдэлтэй байдаг юм уу ийм нөхцлүүд рүү орохоор онкоген болоод явцдаг гэдгийг та бүхэн мэдж байгаа. За тэгээд энэ дээр accession-ы дугаарууд нь энэ дээр байж байна. За keyword нь энэ money project дээр байгаа юугүй юу. За reference дараалал мөн үү биш үү гэдгийг харуулна. За source гэдэг нь homo sapiens. За organism нь homo sapiens буюу хүнийх. Тэгээд энэ дээр taxonomy ангиллын мэдээлэл харагдчихээн. Дараа нь референсүүд харагдчихээн. Олон тооны референсүүд мэдээж байгаа. Судалгаан дээр бол энэ тухай эдгээрийг уншсанараа энэ хэрхэн судлагдсан бэ гэдгийг энэ дээр сарж байна. За ингээд эднэр бол ингээд энэ ихний багнууд бүгд түлхүүр хөхтэй байгаа харж байгаа. За комментууд гэдэг юм уу, референс гэдэг юм уу, authors гэдэг юм ингээд түлхүүр өгнүүдийн дотор явж байгаа. Тэгээд features гэдэг түлхүүр үг байж байгаа. Features түлхүүр үг дотор тухайн генийн мэдээлэл байждаг. За features-ийн хамгийн ихний дараагийн түлхүүр үг нь болохоор source гэж байгаа. Source нь нэгдүгээр нуклеотидээс 9807 дугаар нуклеотид хооронд нийтдээ олон тооны нийт урт нь болохоор 9807 base pair урттай гэдэг энийг энэ дээр харуулж байгаа. Организмын мэдээлэл, за хоромосомын мэдээлэл, за нөгөө хоромосомын богино long arm гэдэг энэ дээр мэдээлэл нь энэ дээр байж байна. За тэгээ генийн мэдээлэл нь энэ дотор байгаа гэж нэгээс 9807-гийн хооронд хамгийн ихний эксон нь бол 1-ээс 364-р нуклеотид хооронд эхний эксон байгаа гэсэн. За эхний эксоны дараа мэдээллийн дараа CDS гэдэг ийм түлхүүр үгийг шууд голлоод ярьчих. CDS нь болохоор coding sequence гэсэн. Coding sequence гэхээр тухайн генийн нэр кодлогддог уурга байж байгаа. Тэр нь болохоор BRAF гэдэг уурга болчихж байгаа бас адилхан. Энэ BRAF гэдэг уурга нь энд байж байна. Уургийн дараалал нь энд байж байгаа гэсэн. Метиониноор эхэлж байна. Эхний метионинг кодлж байгаа
кодоныг бүгдээрээ жишээлбэл одоо дэлгэцэнд харъя. Энэ 227-оос эхэлж байгаа юм байна. 227, 228, 229 гэсэн ийм 3 бейс пэр ихний метионыг кодлж байгаа. Дараагийн алааныг кодлж байгаа нь болохоор одоо нэг change showing region гэдгийг өөрчлөлт. 227, 227, 28, 29, 30, 31, 32 гэж 232-ыг харж апдейт гэж. За ингээд төгсгөл дээр нь очиод харахаар энэ дээр очив. ATG гэдэг нь бол метионыг кодлж байгаа кодоны энэ дээр харуулж байна. Дараа нь GCG гэдэг нь болохоор 2 дугаар алааныг. За тэгээд 3 дугаар алааныг хэрхэн кодлох вэ гэхээр 33, 34, 35 кодлно гэсэн үг. Ингээд үргэлжлүүлээ харъя. Ингээ харахаар 3 дугаар алаанынгийн кодон нь GCG яг адилхан алааныг кодлж байна. Гэх мэтчлэн ингээд хүссэн хэсгийг дарааллыг бид нар харж болно. За эсвэл хүүлгээд апдейт гэдэг. Буцаад үндсэн дэлгэц рүүгээ буцлаа. За кодын sequence. Тэгээ дараа нь EXON-ы мэдээллүүд энэ 365-аас 466 дараагийн EXON байна гэсэн. Тэрний дараагийн EXON. Гэх мэтчлэн ингээ олон тооны EXON-ууд харагдчихээн. За тэгээд регуляторын хэсэг, поли сайт нь хаана байгаа. Гэх мэтчлэн энэ мэдээллүүд дараа нь энэ дээр очиж байгаа. Тэгээд төгсгөлд нь энэ origin гэсэн түлхүүрөг дотор тухайн генийн дараалал тэдгээрийн харгалзах эхний энэ мөрийн эхлэл дээрх байгаа байрлалуудыг заасан энэ тоонуудыг араас ороод тэгээд төгсгөлд нь ген банкын формат төгсөж байгаа. Ингэснээр NCBI-ийн ген тэгээд нуклеотид за тэр дундаа ямар нэгэн гений мэдээллийг олж авах. За ген банкын форматаар олж авч болж байна. Эсвэл FASTA форматаар олж авч болж байна гэдэг юм. Иймэрхүү байдлаар бид нэр NCBI-г судалгаа болон сургалтад өргөн хэрэглэх боломжтой.